Хууль зүйн дотоод гэргийн сайд энх 2 саяхан засгийн газрын хуралдаанд гашуун сухат бонд болон хөлийн бүс дах газар олголт, нүүрс тээвэр, төрийн өмчийн авто замын ашиглалтай холбоотой ноцтой зөрчлийн баримтуудыг танилцуулж, холбогдох материалыг үндэсний аюулгүй байдлын зөвлөж, ерөнхийлөгч болон хууль хяналтын байгууллагад шилжүүлснээ мэдэгдсэн. Түүний хэлснээр нийт 870 гаруй хуудас бүхий нотлох баримтыг арилгатай тэмцэх газар болон прокурорын байгууллагад хүргүүлсэн бөгөөд энэ хавар халуухан хавар болно хэмээн онцлсан юм а. Шалгалтаар Smart Eco Trans компанид гашуун сухат бомбдод автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах болон нүүрс тээвэрлэх эрхийг сонгон шалгаруулалтгүйгээр олгосон байж болзошгүй нөхцөл илэрчээ. Анх жолоочгүй тээврийн туршилтын зөвшөөрөл олгосон боловч бодит байдалд жолоочтой болон жолоочгүй тээврийг хослуулан ашиглаж 2023 оноос хойш нийт 15.5-аас 15.6 сая тонн нүүрс тээвэрлэн 2 жилийн хугацаанд 95.7 тэрбум төгрөгийн ашиг олсон байж болзошгүй дүн гарсан байна. Мөн тус компани цагаахад гашуун сухат чиглэлийн 19.2 км төрийн өмчийн авто замыг ашиглан тариф тогтоож орлого төвлөрүүлсэн. 2022-оос 2025 оны хугацаанд хөлийн бүсэд албан ёсны зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй асуудал хөндөгдөв. Шалгалтаар улсын хөлийн тэг 19-өөс 2.5 км зурууст хамаарах бомбын орчимд нийт 34227 га газрыг засгийн газрын 95, 349 болон 2025 оны 262 дугаар тогтоолуудаар олгосон нь хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзжээ. Энэхүү асуудалтай холбогдуулж ерөнхий сайдасан оюун эрдэнэ, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дараагасан Амар Баясгалан, хууль зүйн дотоод хэргийн сайдасан Нямбатар нарыг шалгуулахаар материалыг шилжүүлсэн нь улс төрийн хүрээнд маргаан дагуулж эхэлсэн. Харин Smart Eco Trans компани 2026 оны 2 дугаар сарын 11-нд гаргасан мэдээлэлдээ төслөө тухайн үеийн хүчинд үйлдвэр хууль тогтоомж засгийн газрын шийдвэрийн дагуу хэрэгжүүлсэн хууль зөрчөөгүй гэж тайлбарлав. Тус компани цар тахлын онцгой дэлгэмийн үед 12 сарын хугацаанд төслийг хэрэгжүүлж экспортын хүчин чадлыг 20-30%-аар нэмэгдүүлсэн гэж мэдээлжээ. Түүнчлэн энэ хэрэгт одоогийн зам тээврийн сайд Дэлгэр сайхны ашиг сонирхлын асуудал хөндөгдөж эхэллээ. Дэлгэр сайхан нь Бямбатартай хамтран Ханг Эко логистик компаниг эзэмшдэг бөгөөд уг компани Ханг бомбын автомат удирдлагатай тээврийн чиглэлд давуу эрх тогтоосон байж болзошгүй гэж үзэж байна. Мөн Mongolian Trans Logistic концессор дамжуулан бомбын тээвэр, логистикийн салбарт давуу байдал үүсгэсэн нь хөлийн бүсэд хувийн монопол бий болгосон гэх шүүмжлэгтээ давхцаж буй юм. Ийхүү нэг засгийн базрын танхимд хамт ажиллаж буй сайд нар бие биеэ улсын хил 8-аас гих утгатай хэрэгт холбогдуулан шалгуулахаар материал шилжүүлсэн нь 2026 оны улс төрийн хамгийн хурц маргаантай сэдвүүдийн нэг болж хувирлаа. Дэлхийн нийт сансар ухтрагун технологийн хөгжлөөр урагшилж байхад Монголын төрийн өндөр албан тушаалтнууд бомбын сэргэлт бодлогын нэрийн дор хөлийн зурууст газар олголт, тээврийн хувийн монопол тогтоох асуудалд анхаарал төвлөрүүлж байгаа нь татвар төлөгчдийн бухимдлыг нэмэгдүүлж байна. Одоогоор уг хэрэгт албан тушаалын гинт хэрэг болон мөнгө угаах шинж байгаа эсрэг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байгаа. Бомбын газар олголт, тээвэр логистикийн асуудал нь улс төрийн ашиг сонирхол, стратегийн бүсийн бодлогын ил тод байдар, эрх мэдлийн хяналтын асуудлыг хүндсэн энэ оны хамгийн маргаатай сэдвүүдийн нэг хэвээр байгаа юм а.